Соёл эрдэнэ хөтөлбөрийн маань энэ удаагийн хойморт Монгол улсын соёлын тэргүүний ажилтан уртын дуучин Тувааны Алтан тулга хүрэлцэн ирээд байна. Танд энэ үчи мэндийг төвшүүлье. Баярлалаа. Уртын дуучин хүний одоо сайхан төрж өссөн нутаг ус гэдэг бол маш их утга учиртай байдаг. Тэгэхээр энэ тухайгаа хоёлаа яриага эхлэе та. Би Төв аймгийн Бүрэн сумын уугуул Болгоодын хийц талын болог гэдэг нутгаар одоо морин дэл дээр адууны дунд өссөн ийм хүн. Тэгээ манай нутаг бол үнэхээр бас сайхан адуутай, айрхтай, найртай, намрын намарт одоо маш их найруулдаг. Ийм сайхан нутаг. Тийм ч учраас тэндээс бас энэ урлагийн алдартай цуутай хүмүүс дуучид их төрсөн болоо гэж боддгийг. Тийм. Тэгээ манай нутаг чинь их баг баян төхөн гэж сайхан том нууртай, ужилтай их сайхан нууртай мал одоо хожирддаг. Урд руу цэлийсэн сайхан талтай. Тэгээ тийм газар чинь нэр төрсөн дуулахгүй байлгүй яах вэ гэж бодогдмоор. Тэр нарийн дундаас тэр нарийн дуучдын дундаас сайхан юм олж авдаг тийм ээ. Тэр мундаг өвөгчүүлийн тэр найрны дугаараа тэр дуулах донж маягийг сонсож өссөн болохоор тэр бас надад одоо хамаг суурийг тэндээс тавьсан бол гэж боддоо шүү дээ. Өөрөө бол бас багтаа нэлээ ирэмгий тийм ээ бас иршүүд мэдээч хэрэг хөдөөний хөвгт ямар гэдгүй тийм л байсан баг. Тэгэхээр ер нь хамгийн их бас ингэж нөлөөлсөн уртын дуруу ер нь дурлуулсан одоо тэр мэдрэмж хизээ бий болов анх. Жохон байхад одоо ямар хөөрхөн хонх шиг хоолойтой хүүхдүүгээл айс сахалдаараа намайг уриал. Найран дээр дуулуулна тэгээд дэмбэ тэгэхээр ямар гоё хоолойтой чиний хоолойны одоо дэмбэ тэгэхээр чинь хоолойнд нь баг сохтоод хожигдчиход байх юм гээл тэгдэг тийм байсан. Тэгээд манайх ч бол удмын дуучдалтай манай эмиг их Дундгуй аймгийн Эрдэнэ далай сумын Цэмбэлийн хорл гэж сайхан дуучин хүн байсан. Намайг бодвол тийм бүдүүн айлт хоолойтой сайхан дуучин тэгээд голцоохон эрэгтэй өрөөр харцах тэгээд хэрлэнгийн барьяа гэл ингээд эрэгтэй тадрагуул хийв сайхан дуудаг төмөн их тавьдаг тийм сайхан дуучин байсан. За тэгээд эмээгийн дагаад айлын найранд явж өгнө шүү дээ. Тэр нутаг усаараа нөгөө уртын дуучид ихтэй одоо манай цоодлохын аав нь дөнгөт гэж мундаг сайхан дуучин хүн байлаа. Тэр дэндүү гэж одоо манай нутгийн их сайхан дуучин дээр үн одоо мундаг дуучин байлаа. Манай дуучин Тасцэрмагийн аав нь Цэрэмбэл гэж бас нэг сайхан дуучин байсан. За ингээл тэр олон дуучид чинь хүмүүсийг одоо сонсч ийсэн гэсэн. Тэр хүмүүсийг сонсож өссөн. Тий. Тэр л одоо үнэхээр гайхавч. Тэгээд тэр эмээгийнхаа дуулгыг сонсоо ямар гоё юм бэ? Нэг энэ дуул сурахынсан яаж дуулдаг юм бол доо гэсэн хүсэл оргилоод тийм ээ. Тэр Монгол ах үе дээр тэр айргийн үнэр ямар үлээ тий. Айрг ингээд хамарсан хийтэл хангасан устай айргийн найрны ар дээр тэр дуучид хүмүүс дуулж байгаа хүмүүс чинь тэр хоолой нь бол улам сайн гардаг гэж байна шүү дээ тийм ээ. Өө нэг манай нутгаар ч ерөөсө найр ихтэй учраас нэг дугаараа 3 хулаар нэг дүүрэн айрг уужээж дуграанд нийлнэ гэж ярьдаг. Тийм тэгээ дуграанд нийлээд тэр 3-ыг уусан хүн чинь нэг хоолой нь бас сайхан болдгоос гадна өөрөө бас нэг тайвшиж сэтгэл зүйн хувьд бас нэг бэлтгэдэг гэх юм уу одоо их тэгээ морчин нарийн дэг гэдэг чинь бүр их учиртай маш их дэгтэй одоо дээдлийнхээ ингэр захыг маш гоё давчлаа суун хүмүүс дуулж яхад дундуур нь гарч гадаа гарах ч юм уу тийхгүй зөвшөөрлөөр гарна гаргах юм бол гараа авчих юм бол ёстой торгон хултай айргаараа ийм л одоо сайхан нутагт би өссөн. Би ч их сонио хөхтэйсэн их л олон хадаа хөөгөө таквал их сайхан санагдаад тэгээд тэр Дундгуй Эрдэнэ далайн Болгоодын хэсэд байгаа тэр айл сахалтынхаа адуунуудыг бас хөөгөөд ирдэг. Хөндлөө хөөгж нэг сайхан ус ийсэн. Сайхан хөндлөө урсдаг. Тэр ус руу адуугаан хөөгөөд оруулахаар өнөө ус чинь ингээ нэг олон адууны туураагаад салгилаад үсрээл тэгэл адуунууч зарим нь ширүү орно зарим нь тэгэл хангаралдаад сайхан орно штэ. Тэгэл тэгж тэр л одоо дүр зураг миний одоо багаан юунд үлдсэн юм да. Тэр яг эмээгийн дуулж байсан тэр дуунаас одоо ингээ ботход яг чихэнд хоногшиж үлдсэн ямар дуу вэ? Нэг чамд би нэг дуу зааж өгье гэдэг арга хөвчийг зааж өгчээсэн анх. Сайд нь хангалсан дээлтэйгээ сууж байгаа тэгэл нэг иймэрхүү дуулан шүү дээ газуухныхаа өмнө сууж байгаа ч юм уу тэгэл дуулна шүү дээ тэгээд арх хөвчийг зааж байла хэрлэнгийн барьяа тэгэл дөмөн гэдэг зааж ирсэлтэй жишээ нь одоо цаашаа нэг ингэж дуулах уу чи буруу дуулж энэ заа чи яг үгүй алсан сурна үзгч нөгөө дахилтнаас нь хэл сурсан гэл тэр дахилтных нь юу чихэн тоногсон гэдэг шиг уртын дуун дээр бас одоо яг тодорхой нэгэн тийм ээ хэсгийн ч юм уу одоо ингээд хамгийн түрүүнд тогтоогддог тийм бас байна. Үлддэг тий. Тэгж үлдэх байх. Нөгөө чээж мэдхгүй юм чинь. Иймэрхүү одоо жишээ арахан хөвчээ гэдэг ингээд явгангууд нь ихнийх нь ерөөсө тасраа явчихж байгаа юм шиг болохоор мэдэхгүй чадахгүй орж чадахгүй.
Тэгээ сүүд рүү харин зөөлхөө болоод ирэхээр энэс тэр хэсгээс нь ихэд сурах жишээ тий ингэж сорж исэн биний алтан толгой хээр гээд нэг сайхан хээр мөрөөсөн. Тэрийгээ унах туртай. Тэгээ тэр маань хурдан тэгээ тэрийгээрээ их сайн их холоо тавьхгүй хоноо орхичод хол тавьхгүй. Тэгэж байснаар нөгөө дуулах тэр хүсэл маань ингээд тэмүүлдэг байсан юм уу? Нэг шилбүр өгдөг байхгүй. Тэгээ шилбүрийнхээ ингээд сурыг ингээд нөгөө микрофоны утас гээд ингээд өнжүүлж чад. Тэгээд ингээд шилбүрээ ингэж гасарч очиод шилбүрийн арт талд зогсоод тэр шилбүрийнхээ ард ингээд дуулдаг. Тийм хөвгтэй өстэй. Тэгэхээр багаасаа бас дуулах тэр юугаа бас мэдрэмж байсан юм шиг. Яаж яваад одоо нор банцдгаатай бас учрав тийм ээ. Энэ бол бас л хувь тохиол шүү дээ. Тэр тэнгэрлэг гайхалтай дуучинтай би шавь сургалт гэдгээр гэртэн шухуу ингээ байж сурсан. Аав ээж чинь хүний үр хүүхдийг бас замын бас мэддэг байсан юм. Жоохон байхад миний хүү одоо энэ нор банцд гэж нэг сайхан дуучин гараад энэ хүний л одоо шавь болмоор юм байна да. Миний хүү энэ сайхан дуулдаг юм шиг гээд манай өвөө минь тэгдэг байсан байхгүй. Багангийн багш хийж байлаа. Тэгээд нөгөө бичээч нөгөө 10 20-ны бичгийн машин дээр Тусан балдан гэдэг яруу наригчсэн. Бие хийцэн магтсан бичгийн машин дүүжлэгдсэн гэж шүлэг хүртэл бичижсэн байхгүй юу? Тий. Тэгээд тэнд бүрэн сумын баг сургуульд 2 жил багшлаад байжсэн чинь Төв аймгийн хөгжил дараамын шатар дээр улсын багшийн дээд сургуулийн дуулаачаа анги гэжсэн. Тэр дуулаачаа ангид эсэлт авах гинэ. Танай тэр бүрэн сумынхан тэр дуулдаг охиныг явуулаач гээд нэлээд хэдэн хүүхдүүд ирсэн байсан. Хөдөө гадааны тэгээ суурингийн төвийн гээд хүмүүс ирсэн байсан. 30 гаруй хүүхдээс 5 6хан хүүхдүүд. Одоо манай энэ Төвийн бүрэн сумын харьяат манай Монгол Улсын гавьяа жүжигчин Дэмбэрлийн Дуламсүр гихч маань тэгэхэд тэр шалгалтанд орж ирсэн шүү дээ. Би тэр нөгөө 50 мл хоолойг ин чадахгүй байсан юм уу? Цэвэр одоо нөгөө ардын цагаан хоолойтой тийм хүүхэд ч юус тэрийг сурахгүй. Тэгээ байжсэн чинь нөгөө тэнхмийн эрхч хайд багш цэвсрэн багш ирсэн. Манай нор бонц багшд намайг үзүүлээд шалгуулад за энэ хүүхдийг танд нэг үзүүлээ нэг ийм цэвэр одоо цагаан хоолойгоо дуулдаг ардын дуулдаг хүүхдийн нэг үзүүлээ уртын дуучин болох одоо магадлал байна уу гэж. Тэгээ багш тэр усан ардын дуужгийн шавлага дээр аваач үзүүлээд тэгээ за би одоо Монгол юм байна одоо багш чинь нэг сайн хэлдэг юм гэсэн чинь. За энэ муу юм гэхдээ одоо би яах вэ авъя оролдоод үзье гэж. Тэгээд авсан хойно багш чинь намайг өстой мундаг хэлнэ шүү дээ. Хамгийн нойл нь тулга гэж туруугаараа ингэ. Тэгээд чи нөгөө анхны одоо дээд боловсралтай уртын дуучин бэлтгэх анхны юу багшийн дээдийн дуулаачин сургуулийн иргэд дээд боловсралтай сургууль бэлтгэх тийм байжсан баг. Тэгээд манай гавьяа төгш уртын дуучин дэлгэрэгч маань тэгээд одоо хамтсран гэдэг сайхан говьлтай нэг сайхан дуучин байгаа одоо. Тэр бид гурав нэг ангийн ангид
багшийн дээд сургуулийн дулаачаа ангийн уртын дууны ангийн 3 хүүхэд тэгэж анх одоо багш нэг ийм том энэ ширээнээс арай жижигхэн ийм дөрвөлж нөгөө нэг касет уншиж одоо нэг юм ленттэй юм байсан. Тийм юмтай багш тэрийг хөөх юм хаанаас олсон шавнартай юм сургаад өөрөө тэгээ тэн дээр зогсож байгаа ингээд дуурчна. Тэгээ ингийн иймэрхүү л дуулна гээд тэгээ морин хуурч манай концерт мистер нөгөө гавьяалж үжсэн тарахгүй байсан. Багш чинь баг хамаа жимэж байгаа шидэн нэг жаахан гараад тэгээд тас гээл дурч штэ. Их шаардлага өндөртэй сайхан хүн биш штэ миний багш. Уртын дууны их өндөр босхийг одоо алхуулсан миний багш. Та хоёрын хамгийн түрүүнд ажилласан одоо уртын дуу ямар дуу байсан бэ? Лабораторийн бэлзуухаг зааж байсан нөгөө шар талын цэцэг гэдэг нэг хөөрхөн дуудаас тэгээ нөгөө өлийн даваа нь өндөрдөө өндгийн шаргаараа туулъя да гэ нэг хөөрхөн дуу байдаг шүү дээ. Тэр энтрийг заа тэгээ нөгөө ганган гэдэг нэг гоё дуу. Тэрийг багш минь зааж өгнө. Өөрөө тэр ганган хар морийг маш гайхалтай дуулдаг. Жижиг дуунуудаас эхэлж исэн юм шиг. Цагаан ууц ухтаа ч юм уу. За нэг одоо дээл мэлэсг нь багш нь одоо юу Фукуокагийн шагналд авах гэж байгаа. Японы их том шагнал авсан шүү дээ. Тий явахтаа багш нь ийм цагаан чандаг гэ туулаа арьсаар нэг гоё малгай хийж өмсөх гэж байгаа. Хойлоо л өнөөш нь энийг хийндэ гээл. Тэгэл тэрий чинь зүүн оён нөгөө дээлийн эсгэн нэмжин одоо тэгэл тийм ойр татна байсан багш таа. Чэжний зохицогч нь ийм байдаг, төмкрийн зохицогч нь ийм байна. Ингээд үр цаашаа ингээ уужруул даваашаад ингээд өндөр холоогоос тавхиад ийж байгаа моршигч гэх юм уу. Ингэж гоё. Сургалт нь яваад байна тийм ээ. Тэгээд сургалт нь тэр нөгөө амьдрал дээр ах уу гэртээ бүр. Хөөмөш гамбал гэдэг мундаг хүмүүс Монгол яадаг. За гамбалд хонь гаргах, тулга гэзийн нарилгаадах гэх юм уу. Яг тэгж байхад л багш тэр нарийн нанди юм а ярина. Тэгж байх тусмаа л нөгөө хамгийн тэр уртын дууны нарийн нандин сайн сайхан ховор хиндэж байхгүй өөртнөл байдаг тэр гоё дэг сургуулаасаа л бид нарт зааж исэн гэж боддоо штэ. Багшаасаа сурсан тэр гоё нуглаа гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр гоё нуглаа нь юу юм бэ? Яг одоо ямар нуглаа гоё нуглаа гэж өөрөө хэлээд байна. Манай нутгаар бол одоо нэг гайхалтай сайн уургач морь нэг морийг нэг дагаал ингээд нас гээл иргэдэг. Ийш эргүүл мөн нас гээл одоо дээр нь байгаа уургач чинь бас баг унчхаар шахвал тэгж иргэдэг штэ тий. Тийм гоё огцсон. Тэгээд маш ганган. Ер нь бол одоо боржигны манай багш бас боржигны талын нэлийн томоохон төлөөлөгч том дуучин гэж боддгийг штэ багшигаа. Боржигны дуучин ерөөсөө нөгөө маш их ганган нуглаа хуглаатай ойлтой тас гээл яваал тэгэл манай имэйл бол тэр боржигны дуулдаг жишээ дөмгөр хмэнэ ястаа ингэ эргээд байгаа юм шиг байгаа. Тиймэрхүү тэгж л доолдог. Тэр боржиныг бол би тэр ганган хийс тэр нэг нас хийгээл ирдэг хүний сэтгэлд бүр нэг тийм дуучин хүний тэр хөг аялгаа хоолойн чадлаар гаргаж ирж байгаа тийм сайхан юм. Одоо Төв аймгийн Борнуур сумын тэр дуган хад гэдэг маш ногоон бүс одоо Монголын нэг ногоон бүс гэж явдаг. Тэр одоо бүс дотор би ажиллаж амьдарч байна шүү дээ. Тэр нутгийн жагийг дагаад усан сайлын үнэний пэрэмж байх учирч юм шиг зорилттой. Дээрээс нь одоо тэгээд богтой адуутай. Монголоор л амьдарч. Тийм монголоор л амьдарч байна. Тэгээ одоо бүр Борнуур суманд ингэж боддог шүү дээ. Одоо нутгийнхаа дундгой эрдэнэт одоо Төв аймгийн бүрэн сумын булгуутай эцсийн тэр айргийг нэг хийж тэр амралч уучдын хүмүүс нэг амсуулахсан. Яг жинхэнэ хөхүүрээ айр хийх хэсгээд энэ жил би манайх нэг мундаг сайхан цагаан үнэ идшиндээ идсэн байхгүй. Тэр ширийн маш гоё ингэж идэлээд Төв аймгийн бүрэн сумын тэр баян төхөн гэдэг их том нуур, хожигтай нуур гэдэг дээрээс тэр нуурнаас ирсэн хужраар өхрийн ширийг сайхан гаантаад маш гоё гаантаад удаан хугацаагаар тэр шар сүн дотор байлгасан. Нөгөө цагаан өхөрсөн ч тэгээд нөгөө идэ орохоор ингээд нэг шар хул цагаан хул гэх юм уу тийм гоё болсон. Тэгээд тэргээр хөхүүр хэсгээд одоо ингээд тавьчихсан ойж байна. Одоо тэгээд тэргээр хөхүүрийн айр хийх гэл ерөөсөө айригнаасаа найраасаа уртын дуунаас салаагүй тийм ээ. Тэгэл одоо Монгол ах уу гэдэг чинь бол ерөөсөө ороосоо л ингээд ундарч байдаг дэндүү баялаг дэндүү сайхан. Уртын дуучин эмгтээчүүдийг ингээд хараад байхад ер нь дээлээ ойж өмсдөггүй хүн ер нь ховор юм шиг байхгүй шүү.
ерөөс ихэнх нь өөрсдөө гоё урлаад өөрсдөө дийлээ оёод нөр бонцдгаа хүртэл түрүү хэллээ шүү дээ. Тэгвэл тэр дуулахын уур, тэр гарын уур хоёр нь бас ер нь сэтгэл дотроо энэ сэтгэл дотроо тэр их маш их баялагыг агуулсан тийм л хүмүүс байд юм бол гэж боддоо шүү дээ. Манай одоо гавьч чинь жолон цэцэг багч маш гоё уран шүү дээ. Би бас дээлээ урлана гэж хантаас монтаз гэл. Ер нь бол хийн шүү. Байтугай Монгол готолж оёхоо магадгүй. Цэргийн ансамблаас чинь манай цэргийн ансамбл чинь нэг одоо 45 та цэргийн хүн чинь 45 настай. Тэтгэвч гарч байгаа ш. Тэгээ би чинь 45 настай чөлөөнд гарчихгүй юу. Тэгээ тэрэндээ нэг манайхан чинь бас урлагийн хүн чинь жоохон хүмүүс чинь тэтгэвч гарахаар жоохон эмзгэлдэг одоо би чи ер нь хинжүүлж байгаа мó гэж чи юм уу боддог. Би бол тэгээгүй. Бараг л ер нь гуяа алгадад хөдөө гарсан юм биш. Одоо ямаа мамаагаан саагаад одоо цөрөм яаж хийх үү гэдэг юм уу. Монгол үнэнийхээс үг саагаад өрөн байлгаж бас хинч нэг Монголын сайхан хүн энэ олон гэрт буугаад мордыг ихэд л ширээ дүүрэн өрөмтэй. За үнэхээр жаргалтай дэлгэр л амьдарч байгаа юм байна тийм ээ. За тэгэхээр өөрийн чинь одоо бас энэ сайхан авьяас бэлгийн хүүч нь бас өгүүлж яваа тийм ээ. Ээж хүү хоёр уртын дуучин гэхээр бас их сайхан сонсогдож байгаа юм л да. Одоо имэн бас дуучин тийм ээ. Тэгэхээр одоо таны хүү бол бас уртын дууны мэрэгчлэл өглөхгүй л суралцаал бас явж байна. Таны хүү их зэрэг маань хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр их зэргийг бас урьдаа студид. За ээжтэй чинь ингээ сайхан уртын дуу Монгол ах уу тийм ээ. Монгол амьдрал сайхан яриа сууж ийн л да. Тэгэхээр их зэрэг маань одоо бас уртын дуучин болохоор тийм ээ хоёр гүйцэтгэлээр шулуутсан хүн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ер нь уртын дуу гэдгийг юу гэж ойлгож явдгийг ээжээсээ яг одоо ямар одоо үлгэр жишээ авдгийг. Манай ээж нь дуучин, манай нутгуусныг сайхан дуулдаг хүмүүс ихтэй. Тэгээ бас өөрийгөө бас голлолгүй. Дуулаад үзийгээд шимцээ өгчдэр сурсан. Ер нь бол ингээд уртын дуунд сонсох дуулж байгаа хүн бол эхнээсээ ингээд сайхан энэ мэдэрч тэгж л одоо дуртай болж иж сурна л да. Эн чинь бүр одоо ерөнхий улс орны сургуульд байхдаа маш сурлага сайтай. Мундаг хөвгтэй лээ. Тэгээд тэр сурлагатай болооч тэр юм уу Отгон тэнгэр сургуулийн хууль эрх зүйн ангийн төгссөн дүүргсэн. Дуулах хөвгтэй нэ гэдгийг манай тэр ардын жүжигчин Шимцээ өгшил олж илрүүлсэн юм байгаа юм байна лээ дээ. Би бол ер нь энэ тэгж дууг энгийн шүүрийг зааж байгаагүй. Өөрөө бол ингээм маш их одоо дуртай л байна л да. Тэр чинь олон одоо энэ Арадогийн алтан баандаж гоё дуучдын дуусан юуг ингээд сонсоод идэг. Чиг зүгийн хувьд одоо их зэргийн хувьд яаж ийн бараатаа барьж гин үү? Одоо бас ээжигээ өвлөд барьжхан чигийг барьж гин үү? Уг нь бол тийм шүү дээ. Манайд уртын дуучид бол ерөнхийдөө л голцоохон төв болохоор дуулцсан тий. Бараатынхаа дууг ч юм уу ер нь сэргээх одоо найзлал явж л байгаа. Эндээс нь бас ороод гэтээ нөгөө нэг жоохон юу хийх дээ хүмүүс сонсоогүй удцсан учраас хүмүүсээс жоохон хоол юм шиг байна. Төв болохын чигийг илүү барьж дуулаад байдаг ш уртын дуучдыг хараад байхад тийм ээ. А гэтэл тэр дуучид маань цаанаа бол дандаа өөр ингэсэн бас тэгж аягийг тий юу одоо багасаа ингэж бас сонсож өссөн тийм хүмүүс байгаад байгаа ш тий. Бодож тээж сэтгэлдээ тээж яваа хүмүүс. Тэгэхээр болж игэл тайзан дээр тэр ямар одоо зам залшил дээр дуулдаг байсан. Жишээ нь одоо ингээд баруун аймагуд руу зөвхөн одоо бэрг ухтаа тэр хөшиг өмшгийг тайлхтаа дуулдаг дууч гэх юм уу тий. Тэрнтэй ингээд холбоод ингээд дуулахаар тэр чинь одоо хүнд ингээд хүрээд эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингэж л одоо бол цаадах тэр ёс заншлын зүйлтэй холбож өгвөл бас хүмүүс ч ойлгомжтой. Тэгээ дуу маань өөрөө бас одоо хамтай болж таарах байх та тий.
Хоёр бол одоо уртын дуу маань ахуйтайгаа байгаасай, зан заншлаад агаасай, уламжлалаа хадгалаасай. Тэр уламжлалт тэр хуучин хэвээрээ байгаасай гэж бүдээ зогсож байхдаа тэр амьсгааны дасгалаа чийд юм уу одоо тийм талыг барьдаг хоёр хүн илүү их барьдаг шүү дээ би тэр их зургийн үед бас ингээд одоо ээж нь тийм ээ одоо айргаа яриад сая бас нэлээд айраг ярьлаа шүү дээ тийм ээ тэрэн шиг одоо их зураг маань бас үндэсний бүх тийм ээ цоллооч гэж тэр тал руу бас яваад байгаа шүү дээ. Энэ маань уртын дуутай холбогдоод гараад ирвүү энэ хүсэл ирмэлзэл чинь. Тэгсэн. Ээж маань уртын дууч болохоор ч надад тэр нэг уртын дуу ойр л доо. Тэгээд өөрөө бас уртын дуунд нэгэд сонсох дуртай. Тэгээд бүгдээрээ ингээд бүхэл засаа байж ах чинь бол ямагт л уртын дуу гიშгэлж ийн л. Нэг туучны мундагчуулын дууч явна. Тэгээ нэг бүхийн одоо гараа ТV чинь одоо ингээд бас л нэг тийм хэмнэлттэй байхгүй. Зөвхөн нэг өнгөн дээр ингээд удаан ингэж явхаар чинь маш их удаан амьсгааны нөөц байх хэрэгтэй. Тэр чинь ер нь л уртын дуучин хүний л хийх ажил юм шүү. Тэр бүхийн тэр дээд өнгөн дээр цолыг яг нэг өнгөн дээр бариад ингээд хөдөлгөөнгүй ингээд явна гэхээр бол нэлээд чадвар шаардаад байгаа. Хоолойны чадвар тэр нэлээд хоолойн тогтсон тэгжээд болно. Бас төвчээр хэрэгтэй. Тэгээд дээрэс нь уртын дуу бол ерөөсөө их маш их хөдөлгөөнтэй шүү дээ. Ингээд тэр хөдөлгөөнүүд уран тэр хөдөлгөөнүүд чинь бол яг гацаагаад ингээд нэг хийнэлд ингээд удаан шин 4-5 минут ингээд бариад ойрлно гэдэг бол хэцүү. За би бол одоо саяхнаас цол дуудаж байгаа. Гэтэл одоо Эрхэнбайр аврагын цолыг дуудсан, Санжаад аврагын цолыг дуудсан, Мөнх аврагын цолыг дуудсан ингээд яг аврах хүн гараад ирэхэд бол цол дуудаж байгаа тэр хүнд бас их тийм ачаал ирнэ л дээ. За би одоо аврагын цолыг дуудах гэж байгаа шүү гэдэг бас нэг тийм хариуцлага бас байна. Базар хотод бас сайхан нэртэй Монгол дууч байл л дээ. Манай цэргийн дуучийн чуулгад анх намайг төгсөөд очиход Базар хот ахмад энд байсан. Тэр амьсгааг нь хүүх одоо дууч уртын дуучин хүн төлөвчлөх талаар бас маш их юм байсан гэж би бодсон шүү дээ. Маш сайхан өөрөө бол амьсгааны бүр ёстой их мастер гэх юм уу тийм ээ. Би хүүгэн тэр Базар хот ахын тэр одоо хоёр халиу морь гэх юм уу тийм ер нь их дуулагддаг тийм шинэлэг дуунуудыг нь дуулахаар би бас дотроо дуртай байдгийг. Тэгээ сэмхэн чагнаал. Одоо ер нь уртын дуурга харин манай Монгол түмэн сонсдог болж уртын дууны одоо тоглолт хийхээр баг гайхдаг байсан шүү дээ. Зарим хүмүүс ингэж шүү дээ. Гэхдээ уртын дуу гэдэг чинь ийм сайхан юм байдаг юм уу? Яг хажуунаас нь ингэ сонсоход ийм гоё юм уу? Ингэ сонсч байгаагүй шүү дээ. Энэ сайхан Монгол соёлын өвөө эзэмшээд тийм ээ уртын дугаа ингээд дуулаад тэгээд Монгол ахыгаа сайхан дээдлээд явж байгаа гэдэг бол үнэхээр жаргалтай дэлгэр юм л та тийм ээ. Тэгээд нутаг ус чинь төшиж тийм ээ уртын дуу чинь улам бүр одоо уянгалж байх болтугай гэсэн ерөөлөөр одоо ярилцлага өндөрлөё. Энэ одоо гайхамшиг одоо түгээн дэлгэрүүлж байгаа энэ их өсийг чинь одоо Янжил хам бурхан дандаа ивэж явах болтугай гэж ерөөё. За ерөөл бат оршгий.